мөртлөө Уян гэж хүний эзэмшлийн говь Power компани Эрдэнэс 5-7 компаниас гайлын хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх тендер сонгож шалгуулалтад хууль бусаар шалгарсан тухай асуудлыг тус газраас шалгаад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах үндсэлтэй байна гэж үзсэн. Ингээд асуудлыг прокурорд танилцуулсан. За шалгалтаар чухам юу яригдсан бэ гэхээр говь Power гэдэг компанийг бусдаас худалдаж авсан байдаг. Ингээд уг компани эзэмшлийн эд хөрөнгийг нэг өдрийн дотор үнэлгээний компаниар үнэлүүлсэн. Үнэлгээг хийхдээ тухайн газар дээр нь очиж объект эд хөрөнгийг бодитоор үнэлж чадаагүй. Ингээд тэрбум төгрөгөөр үнэлж тэр нь өөрөө тендер шалгах нөхцөлийг хангасан гэж өөрөлдвөл тендерт оролцож компани маань тэрбум бас доошгүй төгрөгийн хөрөнгөтэй байх тэр шаардлагыг хангаснаар шалгах нэг үзүүлэлтийг зориуд ийм байдлаар бий болгосон байх магадaltaй байсан. Энэ өөрөө тогтоогдсон. За нөгөө талаар шалгарсан гэдэг аж ахуй маань өөрөө сүүлийн 3 жилийн хугацаа 5 жилийн хугацаанд тэрбум 800 төгрөгөөс доошгүй хэмжээний ажил үйлчилгээг гүйцэтгэсэн байх ёстой шаардлага тавигдсан байсан. Энэ шаардлагыг огт хангаагүй. За нөгөө талаар үйл ажиллагааны орлого нь өөрөө бүр эсэргээрээ алдагдaltaй байхаар ийм тайланг татварын байгуулалт гаргаж өгсөн. Буюу ерөөсөө говь Power гэдэг компаниор шалгах ямар ч боломжгүй байхад тендерийн үнэлгээний ороо шалгаруулсан байна гэдэг ийм нөхцөл тогтоогдсон байна.